Сургаалт үгс 1-р бүлэг. Израилийн хаан Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс нь мэргэн ухаан ба сахилга батыг мэдэх, бэлэг ухааны үгсийг ойлгох, зөв, үнэн, шударга зүйлсийг үйлдэснээр сахилга бат болон хэрсүү байдалд суралцах. Гинэн нэгэнд хэрсүү байдлыг, идэр нэгэнд бодлоготой үйлдэл ба мэдлэгийг өгөхөөр, мэргэн нэгэн сонсож мэдлэгээ тэлэх, ухаалаг нэгэн мэргэн зөвлөгөөг авахын тулд сургаалт үгс хийгээд сургаалт зүйрлүүд ба мэргэн ухаантнуудын үгс хийгээд оньсог таавруудыг нь ухаж ойлгохын тулд юм. Эзнээс эмээхүйн мэдлэгийн ихтэл мөн. Харин мунхгууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсоролдог. Хүү минь, эцгийнхээ сургамжийг сонс. Эхийнхээ зааврыг бүү огоор. Чухамдаа эдэл тэргүүнд чинь нэгүсэл цэцгийн титэм, хүзүүнд чинь чимэг билээ. Хүү минь, хэрв нүгэлтнүүд чамайг уруу татах гэвээс бүү зөвшөөр. Хэрв тэд чамд бидэнтэй яв, хэн нэгний цусыг урсгахаар бүгцгий, гэмгүй нэгнийг отцгоё. Тэднийг үхэгчдийн орон мэд амьдаар нь бас нүхэнд унагсад мэд бүхлээр нь залгицгаая. Бид үнэт эрдэнсийг төрөл төрлөөр нь олж орон гэрээ олзоор дүүргэх болно. Бидэнтэй хамт шавхай. Тэгвэл бидний хувьд нэг л хөрөнгө зойр байх болно гэвэл хүү минь, тэдэнтэй хамт бүү яв. Жимээс нь хөлөө хол байлга. Учир нь тэдний хөл хормон уруу ухс хийдэг бөгөөд тэд цус урсгах гэж яарч сандрана. Чухамдаа шувууг харсаар байдал нь өмнө нь тор тавих нь талаар хэрэг бизээ. Харин тэд өөрсдийн цусны төлөө бүгхэж, тэд өөрсдийн амийг отгохаж. Ийхүү хүчирхийллээр олж авах юмсийн төлөө явдаг хэний ч зам тийм болоо. Тэрхүү эд юмс нь эзэмшигчийнхээ амь насыг бүрлэгнэ. Мэргэн ухаан нь гудамжнуудад чангаар зарлан дуудаж, олон хөлийн газар дуугаа өндөрсгдөг. Шуугианд гудамжнуудын гол газруудад тэр орилон хашгирдаг бөгөөд хотын дааман хаалган дээр өөрийнхөө үгсийг хэлдэг юм. Гинэн хүмүүсээ, гинэн мунхаг байдлаа та нар хэр удаан хайрлах вэ? Хэдий хүртэл басамжлагсад доог тухуу хийж мунхаг хүмүүс мэдлэгийг үзэн ядах юм бэ? Миний зэмлэл эргэн ханд, харах тун. Би та нарын дээр сүнсээ бэлхуулна. Та нарт үгээ мэдүүлнэ. Би та нарыг дуудсан. Харин та нар үл хэрэгссэн. Гараа сунгахад минь хинэнч анхаарсангүй. Та нар бүх зөвлөгөөг минь үл ойшон, зэмлэлийг минь эс хүссэн. Та нарын гамшиг сүрэл дээр чинь би инээж, айдас хүйдэс нэрвэгдэх цагт чинь би элэг дог хийн. Айдас хүйдэс шуурга мэт ирж, гамшиг хувь салхи мэт нөмөрч, зовлон зүдгүр гай тодгор та нарт ирэхэд би тийм хандна. Тэр үед тэд намайг дуудах боловч би хариу эс өгнө. Тэд намайг хичээнгүйлэн хайх боловч эс болно. Яагаад гэвэл тэд мэдлэгийг үзэн ядаж, эзнээс эмээхүйг эс сонгов. Тэд миний зөвлөгөөг хүлээж авахгүй, миний бүх зэмлэлийг хайхраагүй. Тиймээс тэд өөрсдийн үйлсийн үр жимсийг идэж, өөрсдийн сэдсэн зүйлдээ сэтгэл ханамжтай байх болно. Учир нь гинэн хүний говьмтгай байдал тэднийг хөнөөнө. Мунхахын маадгар байдал тэднийг устгана. Харин намайг сонсдог хүн аюулгүй байж, хор муугийн айдас хүйцэхгүй, амар тайван амьдрна.